Сайн байцгаана үзэгчдээ, найр наад эмэгтэй 7 дугаар сарын 24-ний мэндийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Монголын хамгийн өндөр хонжуутай үндэсний шатрагийн маань ээлж тохирол үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Учир нь мэдээж нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Бүгдээрээ хамтдаа 4D, 6D, 642 гэсэн тохирлуудын ацнуудыг тодруулах болсон. Ингээд биднээр рүү шалгалттай байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар сарын тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болно. Шилэн хорхонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоондод маань нэг нь гэхэд 4 удаа давхарсан байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. Уг 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлнгэн зөв тарж чадсан тохиолдолд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын ацтан болж өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авах боломжтой алхам. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Өнөөдрийн хамгийн ихний тохирлын ацтныг тодруулцгаая. Дөрвөлгийн 3 дугаар зэргийн тохирол дээр 2 6 8 тэг 2 6 8 тэг гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж үзэгч та бүхэн түрүүн харсан энэхүү дөрвөн бөмбөлөг яг дарааллын дагуу дөрвөлнгэн зөв тарж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг. Тэгэхээр үзэгчд маань 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тохирол 4D тоглож байгаа тохиолдолд оролцох боломжтой гэдгийг сайн мэдж байгаа. Өөртөө хаз авчирдаг дөрвөн тогоо бөглөөд тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 1000 2000 дахин өсгөн авах боломжтой байдаг. Хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын ацныг мөн тодруулах болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгааг үзэгч та харж байна. За тэгэхээр 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу зөв тарж чадсан тохиолдолд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын ацтан болж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой болох юм а. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Ирснээр 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань 9 3 9 2 9 3 9 2 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Уг дөрвөн бөмбөлгийг үзэгч та яг энэхүү дарааллын дагуу зөв таасан бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын ацтан болоод өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. За ингээд сүүлийн тохиолдолд 4D-ийн 1-р зэргийн тохиол байдаг шүү дээ. 4D тоглож байгаа үзэгчдийн сүүлчийн боломж гэсэн үг. Шилэн хоргонд маань мөн адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол мэдээж эдгээр нэг оронтой тоонод маань нэг нь гэхэд 4 удаа давхарсан байгаа гэдгийг үзэгч та яг одоо харж байна. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та зөв тарж чадсан тохиолдолд 4D-ийн 1-р зэргийн тохирлын ацтан болж өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой.
дөрөвдүгээр тохиолдол дээр үзэгчтэй бөмбөлгнүүдийг яг дарааллын дагуу зөв таах ёстой гэдгийг дахин сануулъя. За ингээд дөрөвдүгийн 1-р зэргийн тохиолдлын хацныг тодорхойлъё. гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн энэхүү харж байгаа дөрвөн бөмбөлгөө яг дарааллын дагуу буюу яг энэхүү дарааллаар зөв тааж чадсан бол өөрийн тавьсан баазаагаа 2000 дахь хөлсөн авч 4-ийн 1-р зэргийн тохирлын маань азтан болж байгаа гэсэн үг. За ингээд 4-ийг тоглосон болон нийт азтан болсон үзэгч та бүхэндээ халуун баярыг хүргэе. За нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид шууд хүрж байгаа гэдгийг дахин сануулъя. Одоо бүгдээрээ хамтдаа 6-ийн тохирлын азтныг тодруулах болно. Шилдэг хоргонд маань TS 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхарсан 60 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг хоорондоо тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давхарсан байгаа гэдэг үзэгч та санал. Уг 60 ширхэг бөмбөлөг санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлөгийг үзэгч та дарааллын хувьд нэг бол уртаас нь нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбарын дагуу 2 бөмбөлөг зөв тарж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжирын азтан болох боломжтой. За дарааллын хувьд уртаас нь юм уу хойноос нь 3 бөмбөлөг зөв тагаад 150,000 төгрөг 4 бөмбөлөг зөв тагаад 150,000 төгрөг 5 бөмбөлөг зөв тагаад 1,500,000 төгрөг хож болтой. 6 бөмбөлгөө зургуулан зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болох юм. Дахин сануулахад дарааллын хувьд нэг бол уртаас нэг бол хойноос нь гэсэн боломж та бүхнийх. Ингээд 6 дахь тохиолдол дээр ямар 6 бөмбөлөг гарч ирэхийг бүгдээ хамтдаа харцгаая. Гарч ирсэн дарааллын дагуу танилцуулъя. 4 8 2 7 5 1 давтаж үлээ. 4 8 2 7
1 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн уг 6 бөмбөлгийг дарааллынх нь хувьд урдаас нь гэдэг маань 4 8 гэх мэтчлэн дарааллаар за хойноос нь гэдэг маань 1 5 гэх мэтчлэн дарааллаар 2 бөмбөлгийг зөв таасан бол урмын хонжирын эзэн буюу та 1500 төгрөгийн яздан болгох боломжтой. За үүнээс та таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөнд өсөөд явах боломжтойгаар 6 бөмбөлгөд зөв таагаад 50 сая төгрөгийг 6D тохирол дээрээс хожих боломжтой байсан гэсэн юм. За ингээд 6D тохирлоос аздан болсон бол танд баяр хүргэе. Харин хараахан аздан болоо бол дараагийн тохирлолд маань бас оролцоод үзээрэй гэж танд зөвлөг байна. За өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатран хамгийн өндөр хонжиртай тохирол буюу 642 тохирлын ганцныг тодруулах гэж байна. Шилэн хооронд маань 1-ээс 42 хүртэлх цэвэр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохирлуудаас ялгаатай нь нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдэг үзэгчдээ санах хэрэгтэй. Уг 42 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааруулгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 642 тохирлын маань хамгийн өндөр шагнал буюу 120 сая төгрөгийг та хожих боломжтой болох юм. За гараа энэхүү тохирол дээр маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирдгээр бас онцлогтой байгаа. За 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний тусламжтайгаар эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгнийхөө аль нэг 3 бөмбөлгийг за бонус бөмбөлөгтэй нийлээд та 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжир За үзэгч та бүхнээсээ бахан хүлцэл өгч байна. Дүрсний баатарыг асуудал гарсан байна. За өргөжлөлн та бүхэндээ 642 тохирлынхаа дүрмийг дахин өргөжлөлн танилцуулъя. За уг 42 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр эхлээд 6 бөмбөлөг гарч ирэх болно. Эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааруулгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн яздан болох боломжтой. За харин энэхүү тохирол дээр маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирсээр онцлогтой байгаа. 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгнийхээ аль нэг 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэй нийлүүлээд та 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 10,000 төгрөгийн урмын хонжир. За бонус бөмбөлөг болон үндсэн бөмбөлөг нийлүүлээд 5 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд та 300,000 төгрөг, бонус бөмбөлөг болон үндсэн бөмбөлөгийг нийлүүлээд 6 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та 12 сая төгрөгийг хожих боломжтой. Дахин сануулгад эдгээр гарч ирж байгаа бөмбөлгүүдийг та дараалал огт хамааруулгүйгээр л зөв тааж чадсан тохиолдолд аздан болох боломжтой гэдгийг сануулъя. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. 642 тохиол дээр маань ямар бөмбөлгнүүд гарч ирж аздан тодорхыг хамтдаа харцгаая. Эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараагийн дагуу танилцуулъя. 2, 14, 24, 40, 3, 17. Давтаж хэлье. 2, 14, 24, 40, 3,
17 гэсэн. Эхлээд үндсэн 6 бөмбөлийг үзэгч та бүхэн дараалал огт хамааралгүйгээр зургуулын зөв таачаадсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн үг. За харин бонус бөмбөлөгийн мандуугаар 22 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж 22 гэсэн бөмбөлөгийн тусламжтайгаар түрүүн та бүхэндээ тайлбарласан 10,000 төгрөгийн урмын хонжирын аздан 300,000 төгрөг 12 сая төгрөгийн аздангууд тус тодорсон байх магадлалтай гэсэн үг. За ингээд 642 тохирол маань үзэгч та бүхэндээ тун амжилттай хүрсээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх болсон байна. За үндэсний шатраад оролцож байгаагүй болон үндэсний шатрыг байнга үздэг тохирол маань оролцож байгаагүй үзэгчдээс ирдэг нэг асуулт байдаг. Хэрхэн аздан тодороод байна? Аздан тодорж байгаа хүмүүс байна уу гэсэн мэдээллийг биднээс авахыг хүсдэг. За тэгвэл үзэгч та бүхэн үндэсний шатрын албан ёсны Facebook хуудасаар нэг зочлоод үзээрэй. Манай аздангуудын мэдээллүүд тэрэн дээр зарим нь тавигддаг. Зарим нь бол мэдээж бусад одоо борлуулалтын цэгүүдээс ч шагналаа авдаг учраас төдийлөн мэдээлэлд гарах боломжгүй байдаг. Тийм учраас үзэгч та бүхэн бидний битгий сэр дээр аздангууд манаас байн тодорч байгаа гэдэг үзэгчдэд дуулахад таатай байна. За харин үндэсний шатраад хэрхэн орлохоо мэдэхгүй байгаа л хэзний хажууд манай тасалбар борлуулах борлуулалтын цэгүүдийн байршлууд харагдаж байгаа. Эдгээр цэгүүдээр хүрэлцэн очиод та тоглох хугацаа бүглэж тасалбараа худлан авцснаар дараагийн маань тохиолдлуудад оролцох боломжтой байдаг. Тохиоллын хариг 7 хоногийн даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon цэгийн минь болон үндэсний шатрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ яг энэ хүү зарчмын дагуу хүргэдэг байлаа. Ингээд бидэнтэй үргэлж хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн тохиолдол хүртэл баяртай.